За сайн байна уу? Түүхэн чиглэлээр эсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж буй сурагчид зориулсан цуврал хичээлийн 5 дугаар хэсгийг та бүхэнд хүргэж байна. За тэгэхээр өмнөх жилийн эсэлтийн ерөнхий шалгалтын түүхийн шалгалтын дээрх гүйцэтгэлээс харахад сурагчдын бас илүү алдж байгаа нэг сэдв нь 1990 оны дараах Монгол дахь нийгэм эдийн засгийн шинжил байсан. За тэгэхээр энэ удаагийн хичээлээр 1990 оны нийгэм эдийн засгийн шинжилтэй холбоотой даалгавруудыг авч үзье. За тэгэхээр 1990 оны 1990 оны нийгэм эдийн засгийн шинжилтэй холбоотойгоор хамгийн түрүүнд мэдж явах ёстой агуулга бол 1990 оны хувьсгалын гол үйл явдлууд байгаа. За энэ үйл явдалд оролцсон хүмүүсийн тухай ерөнхийд нь бол мэдж явах шаардлагатай. За жишээ даалгавар авч үзье. За нэг дахь жишээ даалгаврын асуулт нь ингэж юм байна. За 1990 оны 3 сарын 7-ны өдрийн 14 цагт ямар түүхэн үйл явдал болсон бэ гэж. За тэгэхээр ер нь бол 1990 оны хувьсгалтай холбоотой хувьсгал эхлүүлсэн үйл явдлууд бол 1989 оны сүүл үеэс л эхэлсэн байдаг, өрнөсөн байдаг. Тэгээ гол үйл явдлууд бол өрнөсөн байдаг. За тэгэхээр 1989-өөс 1992 он хүртэлх гол үйл явдлуудыг бол мэдчих юм бол энэ асуултанд бас зөвхөн хариулж болох юм болно. За тэгэхээр 1990 оны 3 сарын 7-нд ямар үйл явдал болсон гэхээр за Аад нь бол Монголын ардчилсан холбоо байгуулагдсанаа зарласан гэж байна. За бид нь бол Сүхбаатарын талбайд бол үсгэлэн болсон. За Сид нам төрийн удирдлага, шинэ хүчний удирдлага болсон, дугуй ширээний ярилцлага болсон. За Дид нь шинэ үндсөөл баталсан. За Ед нь анхны ардчилсан сонгуул явагдсан гэж. За ийм 5 хариултаа. За тэгэхээр А хариултын хувьд бол яг энэ дурдан буй хугацаанаас өмнө болсон үйл явдал юм. Тэгээ Монголын ардчилсан холбоо бол үүнээс өмнө бол байгуулагдсан байсан. За энийг мэдж яах юм бол энэ бол хариулт биш ээ гэдэг бол амархан тодорхойлж болно. За тэгэхээр С хариулт тэгээ дугуй ширээний ярилцлага. За энэ бол дээр дурдсан үйл явдал юм бас дараа нь болсон үйл явдал гэдэг. Тэг. За Дид нь ардчилсан үндсөөл баталсан гэдэг хариулт. За энэ бол 1992 онд болсон үйл явдал. Тэгэхээр 2 жилийн дараа болсон үйл явдал байх нь. За анхны чөлөөт ардчилсан сонгуул явагдсан. За энэ бол 90 оны 7 сард болсон 90 оны 100 болсон байдаг. За тэгэхээр энэ зөв хариулт нь бол B буюу 1990 оны 3 сарын 7-ны өдөр ардчилсан холбооны гишүүд Сүхбаатарын талбайд үсгэлэн зарласан байдаг. За тэгэхээр зөв хариулт бол B байх нэ. За дараагийн жишээ. За энэ бол бас 1991 оны хувьсгалтай холбоотой бие хүний тухай асуулт байна. За тэгэхээр 1990 оны улс төрийн үсгэлэн зогсоож олон нийтэд мэдээлэл хийж байсан улс төрийн дулаахтай зүтгэлтэн аль нь вэ гэж асууж. За энд бол 5 хүний нэр, хариултанд нь бол 5 хүний нэр байна. За тэгэхээр энэ хариултаас зөв хариулт нь аль нь вэ? За тэгэхээр мөн л 1990 онд тэр үсгэлэнгийн үеэр Монголын намд төрийн удирдлагад хэн байсан. За тэгээд бол тэр үсгэлэн зарлж байгаа тэмцэгчтэй хэрхэн харилцаж байсан. За тэгээд бол 1990 оны 3 сарын 7-ны дараах үсгэлэнгийн дараа ямар үйл явц болсныг мэдж яах юм бол энэ хариулт бол мөн энэ асуултанд хариулахад хялбар байж болох нэ. За тэгэхээр зөв хариулт бол B буюу Ж Батмөх. За тухайн үеийн Монголын гол удирдагч байсан Ж Батмөх бол энэ үсгэлэн зогсоох тухайн үед үүсээд байсан нөхцөл байдлыг даван туулах. Ингэхдээ бол үсгэлэн зогсоож за тодорхой хэмжээнд бол яриа хэлцээр хийхийг олон нийтэд бол мэдгдсэн хүн юм. За дараагийн жишээг авч үзье. За тэгэхээр дараагийн яг энэ сэдвтэй холбоотойгоор мэдж явах хэрэгтэй дараагийн
нэг сэдэв бол энэ улс төрийн шинжиллийн үйл явц. За тэгэхээр 1990 онд Монголд бол улс төр нийгэм оюунснаас илгээд олон хүрээнд бол одоо шинжил явагдсан. За тэгэхээр энэ шинжиллүүдээс улс төрийн яг ямар шинжилэл хийгдсэн бэ? За тэгэхээр энэ шинжилэлтэй холбоотой гол ойлголтуудыг авсан байх юм бол мөн одоо энэтэй холбоотой даалгавар хариулахад та бүхэнд тусвалнаа. За нэг жишээ авч үзье. За даалгаврын асуулт нь ингэж байна. 1990 оны 7 сарын 29-нд ямар түүхэн үйл явдал болсон байг. За тэгэхээр энэ улс төрийн шинжилэлтэй холбоотой үйл явцсан. За тэгэхээр энд бол 7 сарын 27 сард за 3 сарын бол өсгөлэн одоо энэ шинжилгээг шаардсан залуучууд бол одоо ер нь бол өвөл хавар бол одоо жагсаал цуглаа хийж төр зэсгтүү шаардлага өргүүлсэн. За тэгэд үүний дараа тухайн Монгол Ардын хувьсгалт засгийн газраас бас буулт хийж за тэгээд бол чөлөөт сонгуул явуулахаар тохиролцсон байдаг. За тэгээ энэ сонгуул бол 1990 оны 7 сарын 29-нд болсон байна. За зөв хариулт нь А буюу Монголд анх удаа олон намын оролцоотой чөлөөт сонгуул болсон. За бусад хариултын хувьд бол мөн одоо яг энэ 7 сарын 29-наас өмнө юм уу дараах болсон үйл явдлууд байна. За дараагийн жишээ. За 1990 оны дараа гэсэн улс төрийн одоо шинжилэлтэй холбоотойгоор үндсэн хуультай холбоотой даалгавар байна. Ирсэн байна. За тэгэхээр энэ даалгаврын асуулт нь Монгол улсын шинэ үндсэн хуулинд ерөнхийлөгчийг хэрхэн нэр дэвшүүлэхээр заасан бэ? За тэгээд бол дараах хариултууд байна. За тэгэхээр энэ хувилбаруудаас зөв хариулт нь C байх нэ. За 1992 онд батлагдсан үндсэн хуулиар бол Монгол улсын ерөнхийлөгчид улсын их хурл суудалтай намууд дангаараа хамтран нэр дэвшүүлэхээр заасан. За харин бол бусад хариултууд нь бол 1992 оны үндсэн хуульд тусгатаагүй юм заалтууд байна. За жишээлбэл одоо ерөнхийлөгчийн сонгуулийн насанд хүрсэн иргэн бие дааж нэр дэвшиж болно гэж байна. Хувилбар дээр. За тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуульд бол одоо бие дааж нэр дэвшдэг. За парламент зуудалтай аль нэг намаас бол одоо нэр дэвших хэрэгтэй. За тэгэхээр энэ хариулт бол буруу байна. За тэгээд улсын дээд шүүхт бүртгэлтэй намуудаас нэр дэвшүүлнэ гэдэг би хариулт байна л да. За тэгэхээр энэ хариултан дээр мөн хэд ерөнхий одоо юу байна? Хариулт байна. Улсын дээд шүүхт бүртгэлтэй намуудаас гэдэг чинь. Гэхдээ намуудаас нэр дэвшүүлэхдээ парламентод одоо суудалтай гэдэг тэр хэсгийг нь бол энэ хариултанд орхитуулсан байна. За тэгээд дийдэн бие дааж нэр дэвшүүлнэ. За тэгээд дийдэн төрийн бас байгууллага иргэний нэр дэвшүүлнэ гэдэг. Гэх мэтээр энэ хариултууд бол одоо үндсэн хуулийн агуулгад нийцэхгүй хариултууд байгаа учраас одоо хамгийн зөв хариулт нь C хариулт байна. За дараагийн нэг жишээ. За тэгэхээр бүгд найрамдах Монгол ард улсад олон нам оролцсон анхны ардчилсан сонгуулийг хийхэд бол эрх зүйн ямар алхам авч хэрэгжүүлсэн бэ гэж байна. За тэгэхээр энэ даалгаварт хариулахын тулд нэлээ наривчилж уншилсан байх шаардлагатай. Тийм одоо энэ үеийн улс төрийн шинжилгээ үйл явцыг бол бас нэлээ наривчилж уншсан байх шаардсан ийм даалгавар байна. За тэгэхээр энэ дээр мөн 5 хувилбарт хариулт байна. За тэгэхээр Ад нь ардын их хурл шинэ үндсэн хууль батлсан. Б'д нь засгийн газар тогтоол гаргасан. За C'д нь Монгол ардын хувьсгалт намын төв хороо тогтоол гаргасан. Ардын их хурл үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. За Эд нь засгийн газар ард нийтийн санал асуулга явуулсан. За тэгэхээр энэ жишээн дээр хариулт бол буруу байна. За тэгэхээр бүгд найрамдах Монгол ард улсад анхны олон нам оролцсон ардчилсан сонгуул одоо явуулахын өмнө бол шинээр бол үндсэн хууль батлаагүй. За үндсэн хуулийг бол 1992 онд баталсан. Гэтэл энд бол 90 онд болсон үйл явдлын тухай дурдж байна. За Б'д нь бол засгийн газар тогтоолоор. За тэгэхээр энийг зөвхөн засгийн газрын тогтоолоор бол сонгуул хийгээгүй. За C'д нь мөн Монгол ардын хувьсгалт намын төв хороо тогтоол орсон. За энэ Монгол ардын хувьсгалт нам зөвхөн тогтоол гаргаад сонгуул явуулаагүй. За тэгэхээр гол нь юу байсан бэ гэхээр
ардын их хурл бүгд найрамд Монгол ард улсын үндсэн хуульд л эхлээд өөрчлөлт оруулж Монгол ардын хувьсгалт нам дангаараа одоо нийгмийн тэргүүлэх одоо хүчин байна гэдэг тэр үндсэн хуулийн заалтыг бол одоо хүчингү болгосон байдаг ардын их хурл. Тэгэхээр яг хөө энэ бол нөгөө зөвхөн Монгол ардын хувьсгалт нам засгийн эрх барина гэдэг тэр агуулгыг бол үндсэн хуулиас бол одоо тэр заалтыг хүчингү болгоод тэгээд бол энэ одоо үндсэн хуульд олон намын сонгуул хийх боломжийг бол тусгасан. За тэгээ энэ үндсэн хуулийг бол өөрчилж байж 1990 оны сонгуул хийсэн байдаг. За тэгэхээр D хариулт бол зөв байх. За E хариултын үед бол ард нийтийн санал асуулга явуулаа санал сонгуул. За энэ бол байгаагүй зүйлийг бол дурдсан байна. За тэгэхээр энэхүү даалгаврын зөв хариулт нь бол D буюу ардын их хурл үндсэн хуульд өөрчлөлт оруулж. За энэ эргэцэн одоо үндсэн дээр 1990 оны 7 сард бол олон нам оролцсон анхны сонгуулийг явуулсан. За 1991 оны дараах нийгмийн эдийн засгийн шинжилгээтэй холбоотой маш чухал сэдэв бол эдийн засгийн шинжилгээний тухай. За тэгэхээр манай сурагчид 1990 оноос эхэлсэн 91 оноос эхэлсэн тэр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн эдийн засагт одоо шилжүүлэх ямар одоо үйл ажиллагаанууд явуулсан, ямар шинжилгэүүд явуулсан гэдэг нэлээд анзаарч унших шаардлагатай. За ийм даалгаврууд бол бас өмнөх жилүүдийн эсдийн ерөнхий шалгалтын материалд бол ирсэн байдаг. За тэгээд тэдгээрээс нэг жишээг энд одоо авч үзье. 1900 за үнэлэх анхны зоримог алхмыг 1991 оны 1 сард Хэний засгийн газар хийсэн бэ гэж. За тэгэхээр энэ бас гайгүй хариулт байна. Ер нь 1990-ад онд ямар засгийн газрууд аль намын засгийн газар байсныг мэдж байгаа хүний хувьд бол баг энэ асуултын хариулт бол тодорхой байна. За тэгэхээр 1991 онд Хэний засгийн газар байсан гэхээр Ташийн Бямсүрэнгийн засгийн газар ажиллаж байсан. За тэгэхээр энэ даалгаврын зөв хариулт нь бол А байх. За харин бусад хариултуудын хувьд бол ерөөс Бямсүрэнгийн засгийн газрын дараах засгийн газруудын одоо тэргүүний юу яасан бэ? Дурдсан байна. За тэгэхээр зөв хариулт нь бол А буюу Бямсүрэнгийн засгийн газар байна. За дараагийн жишээг авч үзье. За тэгэхээр энд асуулт нь юу вэ гэхээр за мөнгөний ханшийг 2 дахин бууруулж түүнтэй хувилдан цалин хөлс болон жижиглэх худалдаалах бараа товарын үнийг 2 дахин нэмэгдүүлэх арга хэмжээг хэдэн оноос хэдэн оны хооронд Хэний тэргүүлж байсан засгийн газрын үед авсан бэ гэж. За тэгэхээр энэ жишээ бас хэрэг одоо хэдээс хэдэн онд Хэний засгийн газар ажиллаж байсан гэдгийг мэдж байгаа. За тэгээд аль засгийн газар ямар үйл ажиллагаа явуулсан бэ гэдэг гол үйл ажиллагааг нь уншсан үедэнд бол төхөмтэй асуулт байна. За тэгэхээр 1991 онд бол 20 дугаар тогтоол гэж гаргасан байдаг. За энэ бол Бямсүрэнгийн засгийн газрын үеийн үйл ажиллагаа юм. За тэгэхээр тухайн үеийн засгийн газраас 20 дугаар тогтоол гэдгийг бол гаргасан. За тэгэхээр энэ тогтоолын зорилго нь бол улс орны эдийн засгийг бол одоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт одоо шилжих чухал алхам байсан гэж бол тухайн үеийн засгийн газар үзсэн. За тэгээд энэ одоо бэлтгэлийн хүрээнд бол юу яасан байдаг? Бараа товарын үнийг бол одоо 2 дахин нэмэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл энэс өмнө бол үнийг бол одоо төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгийн одоо системийн одоо арга зүйгээр за тэг төрөөс бол тогтоодог байсан. За тэгээд энэ одоо төрөөс тогтоодог тэр үнийн тогтолцоог өөрчлөхийн тулд бол эхлээд өмнө үнийг бол одоо 2 дахин одоо нэмэгдүүлэх засгийн газрын одоо шийдвэр тогтоол гарсан байдаг. За энэ тогтоолыг Бямсүрэнгийн засгийн газар хийсэн. За гэтэл бол энэ тогтоолыг гаргаснаар бол мөнгөний ханш одоо 2 дахин унсан.
За тэгээ үүнтэй холбоотойгоор тухайн үед банкнд хадгаламжтай байсан иргэдийн тэр одоо хадгаламжийн асуудал гарч ирсэн. За тэгэхээр засгийн газрын тэр энэ тогтоолт бол банкны хадгаламжийг бас одоо зохицуулсан ийм заалт оруулсан байдаг. За тэгээд гэхдээ тодорхой хэмжээний за 50,000 төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн одоо тэр хадгаламжийг бол нэмэхгүй. Тэрнээс доош одоо бага хэмжээний одоо харьцангуй одоо энэтэй харьцуулахад бол бага хэмжээний мөнгө хадгаламжтай байсан иргэдийн хадгаламжийг бол одоо нэмэгдүүлэх нөгөө барааны үнийг нэмэгдүүлсэнтэй уялдуулаад хадгаламжийг энэ зохицуулж одоо нэмэх ийм мөн одоо арга хэмжээг авсан байдаг. За гэтэл үүнээс болж одоо нөгөө нэлээх хадгаламжтай байсан 600 гаруй хүний бол одоо ингэ юу яасан нөгөө хохирсон ийм асуудал гарсан. За тэгээ энийг бол засгийн газар юу гэж тайлбарладаг вэ гэхээр тухайн үед бол барааны хомсдол үүсэх гээд байсан учраас одоо энэ 20 дугаар тогтоолыг гаргаж за тэгээд бол барааны хомсдлоос бол сэргийлсэн. За гэж бол одоо ингэж тайлбарладаг. За тэгэхээр энэ үйл явдалтай холбоотой энэ даалгавар ирсэн байна. За тэгэхээр энэ даалгаврын хувьд бол яг юуг нь 1990-92-нд Бямсрангийн дэлгүүрсэн засгийн газар, Жасаан тэргүүлсэн засгийн газар оныг бичсэн байгаа учраас хариулахад нэлээд одоо төхөн болж ирж байна. За тэгэхээр энэ шинжилгээг бол энэ 91 онд 90-92-ны хооронд бол авч хэрэгжүүлсэн байдаг. За тэгэхээр зөв хариулт нь бол А буюу Бямсрангийн тэргүүлсэн засгийн газар бол энэ арга хэмжээг авсан. За дараагийн жишээг авч үзье. За ингэсэн байна. 1991 онд эхэлсэн өмч өвчлөл ямар хоёр хэлбэрээр явагдсан бэ гэж. За тэгэхээр энэ асуулт одоо жишээлбэл даалгаварт одоо энэ маягийн асуулт ирэх юм бол тухайн өмч өвчлөлийн талаар ерөнхийд нь ойлголттой болсон байх хэрэгтэй байна. За тэгэхээр 1991 онд эхэлсэн өмч өвчлөлийг бол ямар хэлбэрээр явуулсан гэдгийг ямар өвчмжил явуулсан гэдгийг одоо мэдэж за талаар ойлголттой болсон байх юм бол за мөн одоо энэ хариултанд хариулах төхөн болох нь. За тэгэхээр А-д нь бага хөвчлөл, Б-д нь их хөвчлөл, C-д нь үнэт цаасны хөвчлөл, за D-д нь B ба C, за E-д нь А ба Б гэдэг хариулт байна. За тэгэхээр өмчлөлийг өмч хөвчлөл за нэг төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг шилжихийн тулд бол хуучин төрийн өмч байсан өмчийг бол хувь иргэдэд бол одоо өмчлүүлэх одоо хуваарлах ийм бодлогыг засгийн газар нэн тэргуунд бол авч хэрэгжүүлсэн байдаг. За тэгээ энэ өмч хөвчлөлөөр бол ер нь тэр төрийн мэдлийн мал сүрэг за үйлдвэрийн газар үйлчлэгээний газрууд олон аж ахуйн нэгжийг бол одоо хөвчилсөн. За тэгэхээр энэ өмч хөвчлөлийг бол их бага хөвчлөл гэж нэрлсэн одоо хоёр хэлбэрээр бол явуулсан байдаг. За бага хөвчлөл нь бол юу вэ гэхээр харьцангуй жижиг аж ахуйн нэгжүүдийг бол одоо бага хөвчлөлээр бол одоо хөвчилсөн. За их хөвчлөл гэдэг нь бол одоо томоохон үйлдвэр аж ахуй, том хэмжээний одоо аж ахуй нэгжүүдийг их хөвчлөл гэдгээр одоо хөвчилсөн байдаг. За тэгэхээр энэ даалгаврын хариултанд бол зөвхөн бага хөвчлөл биш, зөвхөн их хөвчлөл биш, аль алиг нь бол одоо явуулсан тийм хариулт аль хөвчлөлийг агуулсан тийм хариулт юу вэ гэхээр А ба Б байна. За зөв хариулт бол их бага хөвчлөл, бага их хөвчлөл юу А ба Б хариулт байх нэ. За тэгэхээр энэ жишээн дээр асуулт нь юу вэ гэхээр 1991 оноос Монголын эрх баригчид иргэдэд өмч хөвчлөхдөө бага хөвчлөлийг ямар үнд цаас гаргаж ирсэн бэ гэж. За тэгэхээр өмч хөвчлөлтөй холбоотойгоор Монголын эрх баригчид энэ өмч хөвчлөлд үнд цаас хэвлэж явуулсан. За тэгээд бол энэ бичгийг нь бол одоо эрхийн бичиг, хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэж нэрлэж байсан. За тэгэхээр энэ бол хараахан бас аль нэг компани хувьцаа биш байх нэ. За тэгээд хүмүүс бол энэ эрхийн бичгийг аваад аж ахуйн нэгжүүдэд бол хөрөнгө оруулах ийм зааварт чиглэлтэй байсан. За тэгэхээр хариулт юу гэж яах гэхээр за Ад нь цэнхэр тасалбар гэгдсэн хөрөнгө оруулалтын эрхийн бичиг. За дараад нь шар тасалбар гэгдсэн
хувьцаат нээлттэй хувьцаат компани хувьцаа, ягаан тасалбарыг хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, ногоон тасалбарыг хаалттай хувьцаат компани хувьцаа, цагаан тасалбарыг хөрөнгө оруулалтын эрхийн бичиг. За тэгэхээр энэ үеийн 90 оны тэр ховчлолыг явуулахдаа цэнхэр ягаан тасалбар гэж одоо нэрлэгдсэн эрхийн бичгээр бол явуулсан байдаг. За тэгэхээр энэ хариултаар бол шар, ногоон, цагаан гэсэн тасалбартай тэр хариултууд бол одоо буруу гэдэг тодорхой байна. Хэрэв одоо цэнхэр ягаан тасалбар гэж нэрлэгдсэн хоёр төрлийн эрхийн бичгээр явуулсан гэдгийг мэдж яах юм бол юу байна? Хариулт бол зөв хариулт нь А буюу эсвэл одоо С байж болох нэ. За тэгэхээр бага хувьчил гэж асуултан дээр заасан байна тийм. За тэгэхээр бага хувьчлалыг ямар үнэтэй одоо цэнхэр тасалбараар хийсэн үү? Ягаан тасалбар тарааж хийсэн үү? За тэгэхээр хариултын хувьд цэнхэр тасалбар гэдэг нь их хөвчлөлийн эрхийн бичиг байсан. 7000 төгрөгийн үнэтэй одоо цэнхэр тасалбар нэрлэгдсэн хөрөнгө оруулалтын эрхийн бичиг байсан. За тэгэхээр А бол биш байх нь. Тэгээ хариултан дээр бага хувьчил гэж байгаа шүү. Тэгэхээр С бол зөв хариулт байх нэ. За тэгэхээр бага хувьчлалыг бол ягаан тасалбараар тус бүр нь 3000 төгрөгийн үнэтэй тус бүр нь 1000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг ягаан тасалбарыг бол одоо олгосон байдаг. За тэгэхээр бага хувьчлалыг бол ягаан тасалбарыг хийгдсэн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр бол хийсэн. За харин анхаарах зүйл бол цэнхэр тасалбар нь бол их хувьчлал зориулагдсан хөрөнгө оруулалтын эрхийн бичиг байсан. За гэх мэтээр одоо 1990-ад онд одоо Монгол улсын эдийн засгийг зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжүүлсэн шинжилгээний гол алхмуудыг бол манай сурагчид уншсан байх шаардлагатай, тэгээ мэдсэн байх шаардлагатай. Тэгээд үүнтэй холбоотой тэр тасалбар, эрхийн бичиг, их бага хувьчлал, за тэгээд тэгээ одоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засгийн ойлголтуудыг энд одоо ойлголтуудыг бол одоо эзэмшсэн байх шаардлагатай байна. За тэгэхээр энэ эдийн засгийн шинжилгээтэй холбоотой энэ даалгавруудад бол нэг иймэрхүү асуултууд бол одоо жишээ болгоод урахтад бол ирсэн байна. За ингээд та бүхний эзэлтийн ерөнхий шалгалтанд зориулж 5 цоврал хичээлийг хүргэлээ. За энэ хичээл та бүхэнд энэ одоо хичээлээр өгсөн зөвлөмж багч болов бас тус болсон байх гэдэгт найдаж байна. За анхаарч үзсэн та бүхэнд баярлалаа.